38 дугаар бодлого морьтой хүн замыг нэг хэсгийг 25 км/цагийн хурдтай, замынхаа нөгөө хэсгийг ийм хурдтай явж нийтдээ 8 цаг зарцуулсан гэж. За тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр замынхаа нэг хэсгийг нь болохоор за энэ хэсгийг нь дандаа 25 км/цагийн хурдтайгаар нөгөө хэсгийг нь болохоор 15 км/цагийн хурдтайгаар явсан. Тэгээ нийтдээ 8 цаг зарцуулсан. Энд хэдэн цаг зарцуулсан мэддэхгүй байгаа юм тийм ээ. Нийт зарцуулсан хугацаа нь 8 цаг. За энд x цаг зарцуулсан гэж. Тэнгүүд энд болохоор за хэдэн цагийн y цаг зарцуулсан гэдэг шиг юм тийм ээ. Ингээ үзчих. За тэгэхээр энийг хэрэг би задлаад бичих юм бол юу гэж ойлгох юм гэхээр 1 цагт 25 км зам явдаг тийм үү. Тэгвэл эхний 1 цагийн хугацаанд 25 км явсан. Дараагийн цагт 25 км замыг, дараагийн цагт 25 км замыг, цэг дараагийн цагт 25 км замыг явсан. Тийм ээ? Энэ хэсэг бол өөрөөр хэлбэл x цагийн хугацаанд тийм үү? X цагийн хугацаанд 25 км цагийн хурдтайгаар явсан. Энд болохоор нийтдээ x цаг зарцуулчихж байгаа байхгүй юу? X цаг. 1 цаг, 2 цаг, 3 цаг, цэг гэсээр хаад энэ x цаг. За дараагийн замыг болохоор цаг тутамд 15 км-ийн хурдтайгаар y цаг явсан гэж. За тэгэхээр эхний цагт нь 15 км замыг явсан, дараагийн цагт нь 15, дараагийн цагт нь 15, цэг дараагийн цагт нь 15 км замыг явсан. Тэгээд нийт ингээд хэдэн цаг явчваа гэд ингээ харсан чинь ийм y гэдэг ийм цаг явчихдаг байхгүй юу? За тэгэнгүүт энэ юу гэсэн үг юм гэхээр ийм хурдтайгаар y цаг явсан. Тэр нь болохоор задлаад бичих юм бол ингэсэн үг. Тэгэнгүүт энэ чинь эхлээд 25 км цагийг явлаа, замыг явлаа, дараагийн цагт нь 25 км явлаа. Тэгээд 25 гэж явж хагаад үлдсэн нөгөөний замуудад нь болохоор 15 км замыг цаг тутамд явсаар хагаад нийт явсан зам нь болохоор хэд болчихж байгаа юм гэхээр нийт явсан зам нь за ингэж зарцуулжээ. Тэр буцахтаа ийм хурдтайгаар 9 цаг явцсан. Тэгэхээр ингээшээ явахдаа ингэж яваад буцахтаа болохоор 20 км цагийн хурдтайгаар 9 цаг явсан гэдэг чинь эндээсээ бүгдээрээ замыг олж болох байсан бэ. 20 км цагийн хурдтайгаар 9 цаг явхлаар 180 км. Тэгвэл буцахтаа 180 км замыг явсан юм бол ийшээ явахдаа 180 км-ийг явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөөнийг 25 км замыг явж байгаа л 15-аар нь явсаар байгаа л нийт явсан зам маань болохоор 180 км юм байна. Нийт хугацаа нь болохоор 8 цаг юм байна. цаг зарцуулсан гэсэн үг тийм ээ. За тэгэхээр эндээс юу гэж харж болохоор байна уу гэхээр энэ нөгөөний дахиад тулааны хөл толгойтой бодлоготой адилхан бодлого болчихж байгаа юм. Өөрөөр хэлбэл 25 хөлтэй амтан x ширхэг байсан, 15 хөлтэй амтан y ширхэг байсан. Нийт хөлнүүдийн тоо 180 хөл, нийт толгойн тоо 8 толгой гэсэн үг. Яагаад гэвэл энийг нэг толгой, 1 цаг, 2 цаг, 3 цаг гэж явсараад x цаг шүү дээ, тий? Тэр чинь x хөл толгой гэсэн үг үстэй. 1 толгой, 2 толгой, 3 толгой гэх x толгой. Эхний 1 цагт ийм зам, дараагийн 1 цагт, дараагийн 1 цагт, дараагийн 1 цагт гэсээр хагаад y цаг явцсан. Гэдэг чинь толгойн яах нь y гэсэн үг шүү дээ. За тэгвэл одоо энийг яаж боддсон юм бэ гэхээр нөхөл толгойтой бодлогыг яаж боддсон юм гэхээр энэ 15 хөлтэй амтан, энэ 25 хөлтэй амтан. Тэгвэл 15 хамгийн бага нь 15 хөлтэй байгаа учраас эднийг 15 хөлтэй болгоё. Тэгэхийн тулд энэ болгоноос 10-ыг хасчиж 15 хөлтэй болгож байгаа юм тийм үү? Эндээс 10-ыг хаслаа, 15 хөлтэй болгоцсон. Эндээс 10-ыг хаслаа. Эндээс 10-ыг хаслаа. Ингээ бүгдийг хэдүүлэлт болгочихж байгаа юм. Бүх амьтдуудаа 15 хөлтэй болгочихж байгаа. Тэнгүүд 15 хөлтэй нийтдээ хэдэн амтан байгаа юм бэ гэсэн чинь 8 амтан байгаа шүү дээ. 15 хөлтэй нийтдээ 8 амтан байгаа. За үржүүлэхээр 120. Нийт 120 хөл. Өөрөөр хэлбэл хэрвээ эхнийхт нь 15 км замыг км цагийн хурдтай явсан гэж үзэх юм бол энд 15 км цагийн хурдтай явсан бол 8 цагийн хугацаанд 120 км замыг явах байсан.
Гэтэл би 180 км замыг явсан гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр 60 км зам дутаад байна тийм үү? Яагаад 60 км зам дутчихв? Гэхээр 25 км цагийн хурдтай явах хэрэгтэй байж байгаад 15-аар нь явсан учраас ийм зам дутаад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл цаг тутамд 10 км-ийг яах нь яваагүй гэсэн үг. Энэ дарыг яваагүй, энэ дарыг яваагүй, энэ дарыг яваагүй. Тэгвэл энэ 10-ууд чинь нийлсээр байгаад энийг хараа. Энэ 10, энэ 10, энэ 10. Энэ 10-ууд чинь нийлсээр байгаад 60 км зам дутахад хүргэсэн байна гэсэн үг. Тийм үү? Энэ 10-ууд чинь нийлсээр байгаа 60 км зам дутахад хүргэсэн. Тэгэхээр бүгдээрээ 60-аагаа одоо яах юм гэхээр 10-таа аваач. Тэгэхээр 6 яах нь вэ? 6 удаа энэ 10-уудыг хассан. 6 удаа хассан гэдэг чинь энэ 6 x-6 гэсэн үг. Өөрөөр хэлбэл ийм хурдтайгаар 6 цаг явсан гэсэн үг. Мөн үү? 25 км цагийн хурдтайгаар 6 цаг явсан. Тэгвэл нийлээд 8 байх ёстой юм бол энийг олохын тулд 8-аас 6-г хаслаа. Энд 2 цаг. 15 км цагийн хурдтайгаар 2 цаг явсан гэсэн үг. Тийм ээ? За тэгвэл тэр хүн цагт 25 км цагийн хурдтайгаар хичнээн цаг явсан бэ. За энэ дээр цагт гэдэг үг байхгүй юм биш үү? Яагаад гэвэл тэр хүн 25 км цагийн хурдтайгаар хичнээн цаг явсан бэ. 25 км цагийн хурдтайгаар 6 цаг явсан. За. Дараагийн бодлого. 2 тооны яалгавар 120 гинэ. Нэгнийх нь 5-ны 2, нөгөөгийн 3-ны 1-тэй тэнцүү. За тэгэхээр 1-р тоо болон 2-р тоо мэддэхгүй байгаа учраас түр бий. Ингээд зураасдчих. 1-р тоог 5 хуваасны 2 нь 2-р тоог 3 хуваасны 1-тэй тэнцүү гэж. Тэнцүү гэдэг чинь энэ хоёрыг би x гэж болно гэсэн үг тий. Гэтэл анхны тоог олохын тулд x-ийг 2 хуваах ёстой, x-ийг 1 хуваах ёстой. Тийм учраас 2 болон 1 хуваагддаг тоог сонгож аавна. За би 2 гэдэг тоог сонгоод авч. Заавал хамгийн багыг авах албагүй тийм ээ. Хэдийг ч авч болно. Аль алинд нь хуваагддаг байхад л хангалттай гэсэн үг. За би 2x гэдээ авчи. Тэгвэл 2x-ийг 2 хуваалаа. 1x 5 дөрвжүүллээ. 5x. 2x-ийг 1 хуваалаа. 2x 3 орчууллаа. 6x. За одоо харъя. Буцаагаад 5-ыг 5 хуваалаа. 1 энэ дөрвжүүллээ 2. 6 3 хуваалаа. 2 2-ыг 1 дөрвжүүллээ 2. Тэгвэл одоо энэ хоёр тооны чинь 1-р тоо энэ 2-р тоо энэ. Тэгвэл энэ хоёрын ялгуур нь 100. Ялгуур гэдэг чинь юу гэсэн үг юм гэхээр 6x-ээс 5x-ийг хасахаар 100 гарна гэсэн үг. Тэгэхээр эндээс x нь 120 байсан гэсэн үг. Тэгвэл эдгээр тоог олоо. За тэгвэл эндээс 1-р тоо бол 5-ыг үржих нь x буюу x нь 120. 600 хана тий. 2-р тоо бол 6-г үржих нь 120 буюу 720 хана. Энэ бол манай 1 болон 2-р тоо. За 40-р бодлогыг харъя. 1-р тооны 8-ны 4, 2-р тооны 6-ны 3, 3-р тооны 8-ны 2 хоорондоо тэнцүү гинэ. Бүгдээрээ тэнцүү гэж хэлээд байна тий. За тэгэхээр эхлээд ингэж энэ чинь 8-ны 4 гэдэг бол хураачих юм бол 2-ны 1 гэсэн үг. Энэ чинь 6-ны 3 гэдэг бол дахиад хураачих юм бол 2-ны 1 гэсэн үг. 8-ны 2 гэдэг бол хураалаа 4-ний 1 гэсэн үг. Тэгвэл 1-р тооны 2 хуваасны 1 нь 2-р тооны дахиад 2 хуваасны 1 нь 3-р тооны 4 хуваасны 1-тэй тэнцүү. Тэгвэл энд бүгдээрээ тэнцүү юм бол x гэж. X 1 хуваагдах уу? Дахиад 1 хуваагдах хэрэгтэй гэсэн үг тий. 1 хуваагдах хамгийн бага тоо хэдийн гэхээр 1. Тэгвэл би бүгдийг 1x гэд үзчих. 1-ийг 1 хуваалаа. 1 2 оржууллаа. 1-р тоо 2x. 1-ийг 1 хуваалаа. 2 оржууллаа. 2x. 1-ийг 1 хуваалаа. 4 оржууллаа. 4x. За эднэрийн нийлбэр нь 1-р тоо 2x, 2-р тоо 2x, 3-р тоо 4x байсан байх нь шүү дээ. Тэгвэл эднэрийн нийлбэр чинь 4 8x. 8x нь 180. За тэгвэл эндээс заавал 1x-ийг олох шаардлага байхгүй. 2x-ийг олоход л хангалттай. Эндээс 2x-ийг олохын тулд тэнцвэг 2-ыг 4-т хувач.
Энийг 4 хуваахаар 2, энийг 4 хуваахаар 45. Тэгвэл 2x чинь 45 бол 1-р тоо 45. 2-р тоо мөн адил 45. Энд чинь 4x гэдэг чинь 2 дахин их юм байна шүү, тий? Энэ бол 9 гэсэн үг. За ингээд 1 2 3 дугаар тоог олчлоо.